удаагийн хичээлээр олон гишүүнтийг олон гишүүнтэд багнам бичглээр хуваах үйлдэлийг заая. За багнам бичглээр хуваах үйлдэлийг гүйцэтгэхдээ тоог натурал тоог хуваадаг үйлдэлтэй яг адилханаар л гүйцэтгэнэ. За энэ олон гишүүнтийг x дээр нэмэх нь 3 дугаар. За ахмад гишүүн буюу x квадратын тааруулахын тулд энэ x-ийг x-ээр үржүүлэх хэрэгтэй. X-ээр энийг үржүүлээд очивол x квадрат дээр нэмэх нь 3x болно. За ингээд хасвал x квадраттаа устна. 2x-ээс 3x-ийг хасвал хасах x болно. За хойноогоо хаснагээ буулгаад ирнэ. За одоо энэ хасахыг тааруулахын тулд энэ x-ийг хаснагээр үржүүлэх хэрэгтэй бол. Хаснагээр үржүүлээ очивол хасах x хасах нь 3 бол. За ингээд хасах юм бол мэдээж хэрэг хасах x-үүд нь хоорондоо устна. За харин хасах нэгээс хасах 3-ыг хасвал хасах нэг дээр нэмэх нь 3 бол. За нөгөө талаас бол энд хасах тэмдэг байгаа, хасахын нэмэх нь болж байгаа гэсэн. Тэгэхээр хасах нэг дээр нэмэх нь 3 буюу 2 бол. За ингээд энэ олон гишүүнтийг x дээр нэмэх нь 3 тухайхад x-ээс хасах нэг ногдоод 2 үлдэгдэл өгнө гэсэн. За энийг бид нэр ингэж бичиж болно. Нэг x дээр нэмэх нь 3 тухайхад x-ээс хасах нэг ногдоод 2 үлдэгдэл өгнө гэж ингэж бичиж болно. За ийм олон гишүүнтийг ийм олон гишүүнт тугая. За энэнд тааруулахын тулд x-ийг 2x-ийн квадратаар өгөх ёстой болж таарж байна. За 2x-ийн квадратаар энэ хоёроо хоёуланг нь үржүүлээд очивол ийм бол. За ингээд хасвал мэдээж хэрэг энэ хоёр нийслэх учраас устна. За хасах x квадратаас хасах нь хасах 2x квадрат. Тэгэхээр түрүү ярьсан ёсоор энд хасах тэмдэгтэй нийлээд нэмэх нь 2x квадрат, энд нь хасах нь x квадрат гэсэн үг болно. За ингээд хасвал энд нь x квадрат болох нэ гэсэн үг. За хойноогоо 3x-ийг болгож ирээ. За одоо x квадрат тааруулахын тулд мэдээж энд x-ээр өгнө. X-ээр үржүүлэх юм бол x квадратаас хасах нь x болно. За ингээд хасвал мэдээж хэрэг энэ хоёр нь устна. За мөн л түрүүний хасаар энд хасах тэмдэгтэй нэрээд нэмэх болно. 3x дээр нэмэх нь x буюу 4x болно. За ард байгаа хаснагээ болгож ирээд энэ дөрөвтэй тааруулахын тулд нэмэх нь 4 өгнө. Энэ 4 өгвөл ийм болно. Ингээ хасвал энэ хоёр хоорондоо устна. Энэ хасах тэмдэгтэйг нийлээд нэмэх нь 4 болно. Хасах нэг дээр 4-ийг нэмэхээр нэмэх 3 болно гэсэн үг. За энэ олон гишүүнтийг энэ олон гишүүнт хуваахад ийм ногдоод ийм үлдэгдэл өгнө. За үүнийг гэж хэлэх нэ. За ийм олон гишүүнтийг ийм олон гишүүнт хуваая. За x-ийн дөрвөн зэрэг тааруулахын тулд мэдээж энд x квадратаар өгнө. X квадратаар өгвөл x-ийн дөрвөн зэрэг нэмэх нь 2x-ийн 3 зэрэг хасах нь x-ийн квадрат бол. За энэ хоёрын хооронд нь хасвал мэдээж хэрэг энэ хоёр устна. За одоо нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ x-ийн 3 зэрэгтэй устгах юм уу эмэгтгэх гэх юм энэ дээдлийн олон гишүүнт байхгүй учраас хасах 2x-ийн 3 зэрэг бол. Харин 2x квадратаас хасах x квадрат гэхээр энд нэмэх нь 3x-ийн квадрат бол. За одоо ард угаасныг буулгаад ирье. За одоо энэнд тааруулахын тулд энд хасах 2x-ээр өгөх ёстой болж таарж байна. За ингэвэл хасах 2x-ийн 3 зэрэг хасах нь 4x-ийн квадрат нэмэх нь 2x бол. За мэдээж хооронд нь хасгаар энэ хоёр нь устна.
За 3x квадратаас хасах нь 4x квадрат гэхээр нийлээд 7x-ийн квадрат болно. За энэтэй эмэгтгэх юм байхгүй учраас шууд хасах 2x болно. За тэр хасах нэг нь дахиад болгож ирээд ийм бол. За одоо 7x-ийн квадрат тааруулахын тулд энд нь мэдээж 7-гоор өгөх хэрэгтэй юм байна. Энд нь 7-гоор өгвөл 7x-ийн квадрат нэмэх нь 14x хасах нь 7 бол. За нэрийн хооронд нь хасвал энэ хоёр хооронд устна. За хасах 2x хасах нь 14x гэхлээр хасах 16x болно. За энэ хасах тэмдэг энэ хасах тэмдэгтэй нийлээд нэмэх болох учраас нэмэх нь 6 бол. За ингээд энэ олон гишүүнтийг энэ олон гишүүнт байхад ийм ноогдоод ийм үлдэл өгнө. Энэ нь одоо хоёр зэргийн олон гишүүнт байгаа учраас үлдэгдэл нь нэг зэргийн олон гишүүнт эсвэл тогтмол таарна. За үүнийг бичгтээ ингэж болно. За хуваа хуулийг зөв үздэг нь буруу үздэг нь гэдгийг шалгахын тулд мэдээж хэрэг энэ хоёр хаалтаа задлж үржүүлээд энэтэйгээ эмхтгэнгүүт буцаад энэ нь гарч явах хэрэгтэй.